Сайн уу? Миний YouTube тавтамаар яагаад би YouTube хийж болохгүй гэж бодсон. Тэгээд сайн уу? Би Номнаа. Тэгээд миний YouTube channel тавтамаар яагаад YouTube хийх болсон талаараа эхлээд ярив. Амар олон жилийн өмнөөс ер нь бол бодож явж исэн. Тэгээ ерөөсөө нэг зориглоо. Тэгээд бас ажил ихтэй болохоор хийх боломжтой ерөөсөө гараагүй. Тэгээд ягаад чи минь Айсландд ирээд зориглоод YouTube хийхээр болсон. Энэ нь болохоор яг юунаас болсон бэ гэсэн чинь энэ номнаас болсон. Энэ номыг би Айсландд ирэхээс өмнө 7 хоног Лондонд ах үедээ номын дэлгүүрээс авчихсан. Тэгээд ингээд баг дуусж байгаа. Яагаад гэвэл энэ дахта уншаад дуусчих гэдгсэн чинь энэ дээр номын дэлгүүрч юусэн юм англи ном олтвол бүр амар үнэтэй зарт юм билээ. Тэгээ би яг тэрийг бодсоор агаад юусэн энэ номыг хайрлж уншина гэж юусэн дуусгаж чадахгүйсэн. Тэгээд манай дүү надад яаж онлайнаар ном татаж ингээд e-book дээр унших боломжтойг зааж гисэн баггүй. Тэгээд би одоо энэ номод усгаад тэгээд энэ номыг уншиж явах хугацаанд хоор яагаад би YouTube хийж болохгүй гэж бодсон. Би болохоор энд ирээд бараг 4-7 хоног болж байна. 3 сарын 28-нд ирсэн. Айсландд бас ер нь хараад тахад амар монгол хүн байхгүй. Годамжаар явах үед ерөөсөө монгол хүнтэй бол таарч байгаагүй. Олон хүмүүст ингээ Айсландын амьдрал ямар вэ гэдгийг амар ярьж өгмөр санагдаад тэгээ ганцаараа бас байгаад ахаар ингээ юм ярмаар санагдаад идэм байх. Тэгээд энд болохоор ингээл ажлынхантайгаа англиар яриад, ажлаа ихтэй англиар яриад тэгэл нэг тийм нэг монгол хэлээр ус ашиглахгүй байгаа учраас ядаж би яаж монгол хэлийг ашиглах уу гэж бодоод тэгээ YouTube монголоор хийж эхлэе гэж бодсон. Тэгээ нэгдүгээр. За нэгдүгээр Айсланд болохоор манай Монголоос маш жижиг хүн амтай, баг хүн амтай тэгсэн мөртлөө маш том газар нутагтай орон. Тэгээд манайхаар харьцуулах юм бол нэг Эрдэнэт шиг хүн амтай. Ер нь бол хотын төвдөө бол маш бага хүмүүс амьдардаг. Тэгээд аялал зуучлал нь ер нь бол хамгийн гол нөгөө нэг зах зээлийнхээ ихэнх хувийг эзэлдэг. Тэгэхээр ер нь бол бас mining industry. Тэгээд ер нь бол аялал зуучлал болон уул уурхаагаар нэлээд их явцсан улс юм байлээ. Тэгэнгүүт ингээд заримдаа ингээд гудамжаар явангууд ингээд зам ам ингээд доороос ингээд дэлбэрцэн хардацсахгүй юу. Тэгээд ер нь яг юу исэн бэ гэдгсэн чинь тэр нь болохоор нөгөө нэг галтуулын дэлбэрт ингээд байнга болдог учраас ингээд ийм нөгөө нэг зам ингээд машин зам хүртэл ингээд галтуулын дэлбэрт нөлөөлөөд ингээд зам нь ингээд эвдэрч чад ингээд юу яцсан юмуд аюул харагдсан байлээ. Тэгэнгүүт энэ ирээд юуг анзаарсан гэсэн чинь гутлын уул аймаг хурцхан хар өнгөтэй болж байна. Яагаад үг гэсэн чинь нөгөө нэг замын харууд нь угаасаа л ингээд эвдэрчдэг болохоор ингээд гэртээ орж ирээ гутлаад ялахаар ингээд баахан хар шор олчдаг. Тэр нь ингээд жоохон амар юм сонин байсан надад бол. Тэгээд дэлгүүр хүс цуглуулах талаар эхлэе ярий. Ингээ амьдрал нь ямар байсан. Ер нь бол хүн амд бол жижигхэн. Тэгэнгүүтээ болохоор хүс цуглуулахын хүрээнд болохоор жимс ногоо интернэл ер нь бол айгуу гайгүй хямдхан. Тэгээд хүмүүс ер нь бол амар тийм эрүүл амьдралын хэм маягтай ингээд эрүүл хүмүүс айгуу хэрэгэлт юм бэлээ. Тэгээд нэг юм хамгийн их гайхсан болохоор энэ дэдэ хүмүүсүүд ингээд хурганы мах амар иддэм бэлээ. Тэгээд би ингээд нэг удаа яг манай ажил болохоор ингээд ороо кафетериатай байхгүй. Тэнгүүтээ тэр чинь ингээд ланч идэх гээд тэгээд чинь нэг удаа ингээд амар тийм ингээд Айсландын юм нэрийн хоол гарч ингээд тэгээд тэр нь болохоор юу гэсэн чинь ийм том
sausage гэдэг гэсэхгүй. Тэгэхээр за угаасаа хоолгүй ирсэн юм чинь доошоо буугаад хоолыг идэж үзье гэд. Тэгээд тэр sausage-ийг идэж үзсэхгүй. Тэгээд тухайн үедээ бол нэг амсаал нэг амтанд таалагдахгүй ингээд амар тийм salty юм давсархаг гэсэхгүй. Тэгэхээр нь юу ч таалагдахгүй тэгэнгүүтээ за ядаж үндснийх нь хоол юм чинь жоох амсаад тэгээ бэлээ гэд. Тэгээд болцсон байсан. Тэгээ маргааш нь би ингээд ажлынхаа хүнтэйгээ хэлчихсэхгүй. Тэр ингээд Айсланд охин. Тэгэл ингээд өчигдрийн нэрэ хоолнд би нэр Айсландын хоол идэж үзсэн шүү гэд хэлсэн чинь өө тийм үү чам таалагдсан уу ямар байсан гэд тэгэхээр надад жоох юм байсан ингээд би хэлсэхгүй. Тэгэл тэгсэн чинь тэр чинь морины мах гэд тэгсэхгүй. Тэгээ бүр ингээд аим гахаад тэгээ ингээд дэлгүүр тарангууд ингээд морины мах ч гэсэн амар их байж идэг зөв. Тэгээ би яар амар ингээд та нар ингээд морины махыг өдөр алга ингээд идэт хийх юм уу гэдгсэн чинь ингээд зүгээр мах шиг ер нь бол амар иддэг. Тэгээ Монголд ч юм болохоор ингээд хатууны махыг чинь нэг өвөл мөгөл үед ингээд нөгөө нэг амар хүүтэн зудмад болсон үед нөгөө нэг хүмүүс биенийхэн зархлааг дэмжих зорилгоор хатууны мах иддэг те. Тэгээд тэгсэн чинь энд аюу сан ингээд бүр өдөр тутмынхын амьдралдаа хүмүүс ингээд хатууны мах иддэг заяа. Тэгээ би бүр ингээд амар гахаад. Тэгээ бүр ингээд ботсон чинь ингээд дотор амар ийг болоод засахгүй ингээд за хурганы мах хурганы мах тэгэл байж байгаа л хатууны мах гэл тэг ингээд дэлгүүр ороод ингээд махнуудыг ингээд бичсэн дандаа Айсланд хэлээр бичсэн. Тэгээ ингээд монголоор ингээд англиар өсө бичдэггүй. Тэнгүүд нь ингээд translate хийх гээд Google Translate хийгээд ингээд орчуулангууд дандаа ингээд лайм тэгээд тэр хатууны мах энтер гэсэн байгаа хгүй. Тэгээ дээр яг хүнсээ цуглуулж яваа. Тэгээд яг үхрийн мах шиг царайтай нэг мах ингээл аваад шүүрэл авдаг байхгүй юу. Тэгэл аваад яг касныхын хажууд очивол касн дээр нь яг эрхийн нөгөө нэг яг сүлжээ ороод интернет ороод Google Translate дээр юу гэж байгаа нь гарч ирсэн. Тэгэл тэгсэн чи юуны мах байсан гэж бодчих. Хатууны мах зөө бүр яг үхрийн яг тийм нөгөө нэг яг тийм нөгөө гулаа шийдэг мах байдаг шүү дээ. Яг тэр шиг ийм том мах. Тэгээд тэгсэн чинь тэр махыг би бүр ингээд бүр яг л үхрийн мах гэж бодвол тэгэлийг авахгүй л ингээд бичүүлэхээ бийжсэн чинь гахааны мах гэж мэдээд тэгээ би бүр хэр бүр шокод төрсөн. Тэгээд энд юу нь бол хамгийн их яаж байгаа юм зөв махаа олж зөв газраас авахгүй бол нөгөө нэг идэж чадахгүй мах авчвал ингээд амар ингээд ерөөсөө л амьдрахгүй юм билий. Нөгөө би ч амар махсаг хүн монгол хүн чинь тэгээл тэнгүүд за ядаж за хоньны мах за тэр хурганы махын мэдхгүй ерөөсөө бол амс үзээгүй гэхдээ жоох ингээд бодхоор ингээд жоох амар хэцүү санагдаад байгаа байхгүй. Тэгээл ер нь л үхрийн махаа хайгаад ерөөсөө олоогүй. Тэгээ бахан дахианы махаар хоол хийж ийдсэн чинь нэг тийм амар нөгөө нэг жимд явдаг хүмүүс шиг байнга л дахианы мах идээд амьдраад байгаа байхгүй юу. Тэр нь бол жоох хэцүү юм билээ. Дэлгүүр явах үед хүнсээ цуглуулах үедээ болохоор ингээд зүү махаа олж идэх хэрэгтэй. Тэгээ босод Джеймс ногоо могоо бол бүгдээрээ зүгээр амар тажгүй таалагдчихж байгаа. Амар тийм өргөн сонголттой ингээд чи хэрвээ хүсчил ах юм бол ингээд чиний хүсэж байгаа бүхэл ногоо байна. Тэгээд хүнсний ногоонууд нь болохоор бас нэг хурдан бол мутахгүй гайгүй. Ер нь бол ингээд байчаар нь авцсан байхад бол нэг 2-7 хоног манаг итгэхэд бол гайгүйсэн. Би бол ирээд нэг 3 удаа хүнс цуглуулсан юм. Гэтэ би нэг цуглуулахдаа арай их бол цуглуулах байгаа. Тэгээ нэг бөгнүүлж байгаа л нэг цуглуулж байгаа хгүй. Тэгэнгүүт ер нь бол гайгүй санагдсан. Тэгээд за хүмүүс цуглуулах тал дээр бол тийм байсан. За дараагийнх нь болохоор ингээд за хүмүүс ингээд Айсландд аялах гад юм уу эсвэл ингээд мэдгүй ингээд урт хугацаа гарч ирэх юм уу тэгвэл яг ямар ах вэ гэдгийг ерөнхийдөө ярьж үгий. Одоо болохоор ер нь бол нэг миний амьдарч байгаа яг хот нь болохоор яг хотынхын нийслэл. Тэгэнгүүт энэ нийслэл нь болохоор айгүй жижигхэн. Ер нь бол миний байгаа газраас, миний буудлаас нэг 25 минут алхаад ер нь бол даунтаун руу ордог байхгүй. Тэгэнгүүт ингээд тэр хооронд бол ингээд нэг main street гэж яг нэг л street байгаа. Тэгээ тэрнгээр нь ингээд яг нөгөө нэг тэр Rainbow Street тэгээ нэг амар алдартай юм сүм тэр байгаа. Тэгээ тэрнээс биш ер нь бол хотын төвдөө ол үзэх юм бол ерөөсөй байхгүй. Эднийх болохоор амар тийм хүйтэн цаг хагаартай. Ер нь бол ингээд Монголд ингээд хасах 40 градус байсан ч гэсэн нэг хүртэг өмсгөр нэг 7 мэдрэмж байдаг та. Тэнгүүд энэ би бүр ингээд цагаар харсан чинь нэмэх 6 7 байсан хгүй. Тэгэл за окей. Дулаахан юм байна гэж бодоод нөгөө цум муу өмсвөл гарсан чинь бүр амар хүйтэн хасах 10-20 градусаас л ер нь хүүтэн санагдсан би тэгэл за ер нь л цаг агарт итгэхгүй юм байна гэж бодсон. Тэгээ миний дахиад нэг буруу хийсэн юм.
би энд ирэхдээ би яг энэ хоёрыг л авчирсан. Нэг ийм цуур, тэгээд ийм говь, нэг ийм пончо, ийм л юм авчирсан. За ягаад би Iceland-ийг хүүхэн гэж юусэн бодоогүй үнэхээр гайхсан байв. Ягаад ч ингэж Greenland, Iceland гэд хоёр байдаг шүү дээ. Тэнгүүтээ яг хүмүүс ч болох эсэргээр гэдэг шүү дээ. Iceland нь бол амар гоё дулаахан, Greenland нь болохоор амар хүүтэн гэд. Тэгэхээр би ягаад ч юм expectation-ээ тавингуудаа за ер нь бол Iceland амар гоё дулаахан юм байна. Тэгэхээр миний одоо авч явах хувцсны хэмжээ нь болохоор 2-23 кг эсэхгүй. Тэгэхээр за 23 кг-да юу авах юм гээд тэгэнгүүт гоо сахны юмуд нөгөө нэг ер нь бол өмнө Англид амьдарч байхад ерөөсөө олдгоосахгүй. Тэгээд олдвол ер нь бол нэлээд амар үтэй байдаг. Тэгээд солонгос юмнууд амар бахан skin care бүтээгдэхүүнүүд явахаас өмнө бахан авцсан. Тэгээд тэрийг авчираад тэгээд нэг хідэн гутал авчираад тэгээд нэг пижактай нэг хидгэн нөгөө нэг офисын цамц манцтай ирсэн ахгүй. Тэгээд тэгсэн чинь хамгийн буруу шийдвэр бол миний өвлийн хүртгээ Монгол төлтөөс явуулсан гэсэн. Тэгээд хэсэг ирээд тэг хүртэг яг авсан л та. Гэтэ хүртэг авах хүртлээ ер нь бол нилээд арсан бүр ингээд ижил тэр үед айгүй хүүтэн байсан ингээд цас ороод бүр мөндөр ороод тэгээ цасан шуурга болоо би бүр ингээд яг ингээд гэрээсээ гараад алхаал яг ижил руугаа нэг 20 минут л алхдаг. Тэнгүүд 20 минут алхаал явж явах нь ингээл аим гойнаар гараад тэгэл би бүр ямар гой сайхан өдөр үе гээл гэрийнхэнтэй хувцаар ярьж марж яваал. Тэгээл жоохон байж байгаа л яг манай ажил руу орохын нэг парк гэдэг байхгүй юу? Тэгэл би тэр парк дээр ирээл тэгэл бичсэн чи гинт ингээл цасан шуурга болчдөг. Тэгэл би бүр ёо энэ ямар амар хүүтэн юм бэ гээл тэгэл ажил руу өстө Google харсан. Тэгэл гэсэн чи угаасаа цаг агаар нь амар тийм эрсдэс. Монгол ихтэй юм эрсдэс л дээ. Гэтэ чиглэг эрсдэс гэх юм уу. Тэгэхээр нэг амар тийм өөр тийм цаг агарын хувьд бол ер нь бол хизээш таавалшгүй ингээд өглөөдөө 100 болоод өдөртөө өвөл болоод оройдоо хавар болно гэсэн. Ерөнхий цаг агарын хувьд тийм байсан. За дараагийн нэг та нарт амар хэлмээр байсан юм болохоор Iceland амар тийм эмхтэй хүнд ээлтэй улс. За яагаад гэдгийг хэлж өгье. Манай нөгөө нэг аудитын engagement-ийн яг партнер болохоор эмхтэй байхгүй. Тэгээд ер нь манай оффист эрэгтэй хүмүүс бүр амар их байдаг. Тэнгүүтээ эмхтэй партнерууд бас амар их байдаг байхгүй. Монголд миний ажиллаж исэн газар болохоор ер нь бол дандаа л эрэгтэй партнер, аудитын партнер байдаг гэсэн. Тэгээд ерөөсөө эмхтэй бол партнер байдаг гэсэн. Тэгэнгүүт ингээд тэр нь амар тийм анх сонирхолтой санагдахгүй. Тэгээ би партнертайгаа нэг удаа хоол идэ бичсэн. Тэгээд тэгэнгүүтээ ингээд ер нь бол Iceland-ийн амьдрал ямар юм хүмүүс яаж амьдрт ингэж талаар асуусахгүй гэсэн чинь ингээд хүмүүс болохоор улс нь болохоор ер нь бол ингээд эмэгтэй хүнд карьераа босгох бүх боломжийг нь өгдөг гинэ. Тэгээд тэгсэн чи яаж байгаа юм гэдгсэн чинь одоо ингээд хэрвээ эмэгтэй хүн ингээд ажиллаа хийж агаад декрет авах оролё л доо. Тэгэнгүүт улсаас нь яаж дэмжих үү гэдгсэн чинь ингээд ажилласан жил нэг тийм бод бас тооцогдгол ах л та. Тэгэнгүүтээ тэрнээсээ хамаарат улсаас чиний цалингийн бүтэн жилийн цалин ингээд сар олго ингээд ажилласан юм шиг жилийн цалин өгнө гэд боддоо юу гэсэн үг юм бэ? Тэ ингээд бүр ингээд бүтэн жилийн цалин чинь заамаа гэдэг үг гэсэн шүү дээ. Тэнгүүд Монгол болохоор нөгөө нэг төрсний өмнө 3 сар төрсний дараа бас 3 сар ч үлээ нэг арай нэг тийм өөр ямар ч байсан нэг жил бол биш тийм юу цалин өгдөг. Тэгэнгүүт тэр нь бол амар гоё даваа талтай санагдсан. Тэгэнгүүт эмэгтэйчүүд болохоор яа гэсэн чинь манай тэр партнер ихч болохоор одоо нэг 40 эдтэй болов 40 эдтэй тэгэнгүүтээ 3 хүүхэдтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт ингээл ажиллаа хийж байгаа л төрөөл тэгээл ингээл гэрээсээ ажиллаад ингээл ажилдаа ороод ингээд амар тийм хэлтэй заяа. Ингээд хүмүүсүүдийнх нь ингээд байж байгаа ажиллаа хийж байгаа байдлууд ч гэсэн амар тийм ингээд ямар ч ингээд хүний ингээд нөгөө нэг Big Four ер нь бол accounting firm-ууд ер нь бол амар урт цагаар ажиллаж амар ингээд стресстэй байдаг та. Тэгэнгүүт энэ дэдэг хүмүүс болохоор амар чийл амьдардаг ингээд яг хөө ингээд busy үе байханд байгаа тэр үедээ ажиллана. Гэхдээ ингээд тийм орой сууж busy ажилтгүй заяа. Яагаад гэсэн чинь хүмүүс өглөө 8-аас бэлгүй заримдаа 7-оос ирдэг заяа. Манай тэр партнер гэж болохоор 7-оос ирдэг. Тэгэнгүүт өглөө 8-аас ирээд өдөр ажил нь бол амар их биш бол 4 цаг хүртэл ажиллаад тараа явчихна. Тэгэл ер нь бол байнга тийг 8-аас 4, 8-аас 4. Тэгэл би анх ирсэн өдрөө би ингээл 9 цагт ажилдаа ярьж байгаа байхгүй. Тэгэл ажилдаа ирээл 9-өөс ирээл тэгэл за ланч боллоо. Ланчаар
нэг 30 минут ланчнд орно. Тэгэнгүүтээ ажлаа хийгээл тэгэл нэг 4 цагт нэг ганц нэг кофе уугаал 4 цаг чинь нэг 2 цагийн кофе уугаал нэг жоохон байж хахад л яг 4 цаг болдог штэ. Тэгэл яг 4 цагийн үе болсон чинь бүгдээр ингэ за баа явлаа шүү гэл ингэ гар авчдаг зү. Тэгээ байнга. Тэгээ би бас байхснаа бас асуусан юм хэлжээс. Ингээл та нар ингээл юу ингээд өглөө амар эрт ирдэм шүү гэн те ингээд ажиллаад хараад 4 цаг гээл яваад өгөх ингээд гэсэн чинь тийм ингээд амар флексибл цаг хуваартай чи ингээд өөрөө хүсч ивэл гэрээсээ ч ажиллаж болно, ажилласаа ч ажиллаж болно, хідэн цагаас ажиллаж болно. Гэхдээ чи өдөрт ажиллах ёстой 7.5 цагаа ажилласан л байх юм бол ер нь бол хаана байна ерөөсөө хамаагүй гэж байгаа хгүй. Тэгэнгүүт тэр нь амар тийм гоё. Мэдгүй яг өмнө нь ингээд энэ тийм Монголын л юу ахалтай ингээд заавал офс дээрээ ирж ажил гээл нэг тэгдэг штеп. Яг тэр яг тийм бас болсон байж магадгүй. Тэр нь бол амар тийм healthy ийм environmentтэй гэдгийг нь харагдаж байгаа. Гэтэ overtime би энэ дээрээ бол ёо. Би ирснээс хойш overtime суугаагүй өдөр гэж байхгүй. Өдөр болохоор 11 цаг хүртэл ажилласан. Тэгэл яалтчгүй ингээ миний ингээ engagement дуусгаад ингээд яг намайг ирж хахад энэ engagement дуусгаадсан. Тэгээд ингээ надад баах юм өгцөн. Тэгээ би тэрийгээ дуусгаад finally өнөөдөр миний хамгийн ихний engagement дуусж байгаа. Тэгэхээр би өнөөдөр бол ямар хөө байсан талаараа нэг wrap up хийгээд ярий гэж боцсохгүй юу. Тэгээд бас YouTube channel нээс юм чинь яагаад энэ талаараа ярьж болохгүй гэж ингэж бодоод тэгээд ярьж байгаа. Тийм за ажлынхаа хүмүүсүүдийн хувьд тийм. За тэгээд 5 дахь өдрийн culture-ыг ярьж бай. Тэгэл ер нь бол BC ингээ Big Four accounting firm ер нь амар завгүй байдаг шүү дээ. Тэгэнгүүт ингээд Монголд ахтал ингээд хүмүүс амар ингээд завгүй ажиллана, амар ингээд зөндөө олон цагаар суун. Тэгсэн мөрчлөө бас ингээд бүгдөө хамт болохоор амар их ингээд гарч мараал, уугаал, шоудаал ингээд гардаг байсан хгүй юу. Тэгээд тэгсэн чинь энд ирээл би яг эхний 7 хоногийн 5 дахь өдөр над ингээд баахан тренингүүд өгсөн. Тэгээд бас engagement-ээр ажиллаараа гэж баах юм өгсөн. Тэгэнгүүт ингээд амар завгүй суугаал би ингээд 5 дахь өдөр болсон. Тэгэнгүүтээ хит хүртэл суусан. 6-7 хүртэл суусан хгүй юу. Тэгэл гэсэн чи 5 дахь өдөр болсон чи 4 цаг гэсэн чи бүх хүн байхгүй болсон. Ингээ офс төрхийн ч ахгүй. Тэгээ би яг ганцаар яг 7 хүртэл ингээл байгаал. Тэгэл би ботс. Энд дэд хүмүүсүүд ер нь бол ерөөсөө алкогол тэгж амар хэрүүлдэггүй, тэгж шоуддгүй юм билээ гэж ботсон. Тэгээ би дараа нас ингээ асуусан. Амар асуудаг. Тэгэл та нар ингээ 5 дахь өдөр ингээ гарч марч шоуддгүй юм ингээ бөөндрөө ингээ хамт тэг хангаут энэ төр хийдгүй юм гэдэгсэн аахгүй юу? Тэгээд тэгсэн чи үгүй гинэ. Яагаад ингэсэн чи манай офисын баг 95-6% нь болохоор яг Исланд хүмүүсүүд байхгүй юу? Тэнгүүд яг Исланд хүмүүс яг гэрийнх нь энэжээ байгаа, амьдралны энэжээ болохоор яг гэрээ ажиллаад хараад гэрлүүгөө очил гэрийнхэнтэйгээ цагийг амар өнгөрөөдөг. Хүмүүсүүдээ бүгдээрээ гэртээ очил ингээ гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг штэ. Би ингээд нохоотой, би болох сагсан бөмбөгийн багийн ингээд тамирчин энтер гэд ер нь бол ингээ амар нэг хүн нэг ажил бол хийдгүй юм шиг үлээ. Нэг хүн ингээ хоёроос илүү ажил хийдэг. Тэгсэн чи ягаад тэрийг би мэдсэн бэ гэсэн чи манай ажлын нэг reception гэж аахгүй юу? Эхний өдөр намайг ажилд ирэхэд reception-ээр ирчихсэн. Тэгэхээр тэгсэн чи маргааш нь ирсэн чи finance department хийгч гэж юм. Тэгээ би гайхаад ингээд ягаад ингээ хоёр юутайгаа гэдгсэн чи ингээд нэг хүн хоёр ажил хийдэг. Ягаад өгсөн чи энэ нөгөө нэг хүн ам нь айгүй цөөхөн учраас ингээд ажиллах хүчний амар дутагдалд орсон. Тэгэнгүүт хүмүүс амар их ингэж нөгөө нэг хүний ажлыг нэг хүн хоёр хүний ажлыг юу нь бол хийд юм бэлээ. Тэр болохоор ажлын юуны хүрээ. Тэгээд бас нэг өөр юм болохоор амар тийм тайван ингээд гадуур явхад ингээд болчмрын дуул жиргэл үг гэхээс машины сигнал тэр чинь нэг чанга ярьж байгаа хүн гэж бол ер нь сонсогдохгүй. Тэгээ годомж нь баг ингээд хүн бол алахгүй. Тэгэнгүүт нөгөө нэг энэ ч нөгөө хотын төвдөө хүмүүсүүд нь ерөөсөө амьдэрдгүй юм байна л та. Тэгэнгүүт хотын төвд нь бахан зулчлалээдэг. Тэгэнгүүт бүгдээрээ хотоос гадна амьдэрдэг гинэ манай ажлынхаа. Тэгэнгүүтээ бүгдээрээ машинтай. Тэгээ өглөө машинаараа ирээ машинаараа буцдаг. Тэгээ яагаад бүгдээрээ машин ундаг гэсэн чинь энд машин бас ер нь бол гайгүй хямдхан. Нэг хүмүүс цалингаа цуглуулаад нэг 3-4 сарын цалингаа ингээд цуглуулчихад машин авчдаг гэж байгаа байхгүй. Тэгмүүд ер нь бол юусуугийн би тийм Монголд хэдэн жилийн зээл авч иж машин авдаг гэлээ. Тэгэнгүүт ингээ хүмүүс амар ингээд
ингээ хүн болгон машинтай. Тэнгүүтээ машиныхын зардал ахгүй зөө. Машин хямдхан тэнгүүтээ электрон машин ундаг. Электрон машин зүгээр л ингээд очиод цэнэглчин тэнгүүтэнд ингээ ямар ч тийм илүү бензиний зардал тий өөр зардал мардал гарахгүй. Гэтэ яг нэг манай ажлын хүний хэлж байгаагаар болохоор амар тийм мейнтенанс зардлууд их гардаг гэсэн машинтай болол. Тэгэнгүүт нөгөө нэг энд тийм public transport амар хөгжөөгөө одоо жишээ нь Лондонтэй харьцуулахад ингээд амар тийм метро интервал байхгүй. Тэгээ уусаа хотон жижигхэн болохоор ч метро байдгүй л ахал та. Тэнгүүд метрогийн учраас хүмүүсүүд болохоор машинтай эсвэл дугуйтай эсвэл алхам гэж байгаа байхгүй юу. Тэгэд Uber байдаг. Гэхдээ энэ тэр амар үнэтэй такси мөксигаар үнэ явна гэж бол байхгүй. Үнэхээр тэнгэрийн үнэтэй заяа. Тэгээд нэг бас нэг тийм скутер шиг юм байгаа нэг юм хүүп гэж. Тэгээд би нэг удаа амар том гэжтэй нэг энэ хотод ерөөсөө 2 том дэлгүүр байдаг. Тэр 2 дэлгүүрийнхаа нэг рүү явах гад. Тэгээ манай гэрээс алхах юм бол 230 м алхах гад. Тэгээ би ягаад чинь за өнөөдөр ингээд гоё амралтын өдөр болж байгаа юм чинь скутер унж үзье гэж бодоод скутер унаад 230 м явах газараа цаг болчихж очивоо. Тэгээл тэгсэн чинь ингээд нэг өмнө юусэн Монгол тийм скутер унж байгаагүй тэгэнгүүтээ ингээд эдний зам нь ингээд яг тэгшин ингээд явдггүй ингээд доошоо явал дээшээ явал ингээд уулан дээгүүр ингээд явж байгаа юм шиг ийм замтай тэгэнгүүт ингээд амар хэцүү ингээд би нөгөө скутер өмнө унж байгааг болохоор ерөөсөө яаж ажиллахаа мэддэггүй ингээд зогсоол ямар ч зэн скандаг юмараа сканцсан за юм уушуулсан тэгэнгүүтээ яаж ажиллах юм бэ ерөөсөө инстракшн байдгүй тэгээд ажиллахгүй байвал слайд хэлээр тэгээл би хажуудсан нэг хүнээс асуугаал энийг яаж ажиллах юм бол гэлтгсэн чи ихлэ өөрөө явж байгаад энэ дээр дар гэлтгээд байхгүй. Тэгэл би ингээл өөрөө явж байгаа тэрэн дээр нь очиод тарсан. Тэгэл тэгсэн чи огцом ингээл амар хурцтай яваал. Тэгэл би бүр ямар амар юм бэ гэл ихэндээ ингээл гарныхаа ингээл юг болох гол ингээл мэдрэл байгаа байхгүй. Тэгэл яваал дараа нь ингээд нэг амар за 30 минут яг тэгж явсныхаа дараа амар даараад үүнийг салхины үүдөөс ингээд скутертэй ингээ бэлэггүй тэгэл ингээ явсан ч амар хүйтэн байсан. Тэг яг скутер унал амар тийм нөгөө нэг хамгаалтын маалгаа тэгээ бэлийн энэ төр өмсч унах хэрэгтэй юм билээ. Би тэгээ тэрийг мэдгүй шууд унтсан. Тэр бас миний буруу юм байсан. Дараа нь ажлынхаа хэлсэн чинь чи тийм унах ингээ зүгс тоштой гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нэг алдсан. За скутер бол их тийм байсан. Дугуй бол ихтэй зардаг газар зөндөө юм билээ. Гэтэ би дугуй яг ах үгүй бас шийдэв аа. Гэхдээ ер нь бол бараг алхаад очих юм чинь алхачих бол зүгээр гээд бодоод байгаа. За байрны хувьд ярьж үгүй. За Айсландд байр олох ямар хэцүү вэ гэдгийг та нарт ярьчих. За яагаад үг гэдгсэн чинь би болохоор энд ирээд 4 сарын 28-нд ирээд тэгээд 14 хоног манай компаниас надаа энэ байрыг төрүүлчихсэн байхгүй юу? Байрч гэжтэй буудлахгүй. Тэгээ энийг төрүүлчих гэсэн. Тэгээд 14 хоногийн дараа би өөрөө байраа олоод ичээс нүүж гараад тэгээ өөрөө ингээм амьдралаа босох хэрэгтэй байлаа. Тэгээд тийсэн чинь надад ерөөсөн ингээд хүмүүсээс за чи яаж байр олтын энэ ч нэг Айсланд хүмүүс л чи гэрийнхэнтэйгээ амьдрал эсвэл ингээд тусдаа гарсан хүмүүс байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг аль хэдийн хаанаас яаж байр авах болсон бүгдээрээ баг нөгөө нэг байрныхын эзэн нөгөө нэг байр маяр түрээсэлдэг хүмүүсүүд биш болохоор өөртөө тийм мэдгүй. Тэгээл надад нэг тийм фэйсбүүкийн нэг групп болж өгөө. Ингээд чи энэ дотроос ингээд өөрийнхөө ингээд яг селфиг тавиад би ингээд Монголоос ирсэн би тэдэн настай би одоо энд ийм ажил хийдэг би одоо байр хайж байна энэ хавцаа тэгээ миний бажет энэ ингээд нэг тийм бичгээд байгаа байхгүй юу тэгээ бүр аим гахаад ёо тэр чим ингээд бараг л ингээд өөрийнхөө зугийг тавиал хүнтэй тэлцээ гэж байгаа юм шиг нэг тийм сонин чат болох гэдэг байхгүй тэгмээ фэйсбүүкийн групп дээр тэр ингээд амар олон хүний ийм олон хүнтэй групп тэгмээ баахан Айсланд гэх интернэшнл ингээд аяллаар ирж байгаа хүмүүсд байдаг. Тэгэл зэрэн дээр ингээд зураг тавиал постлуулж яаж ингээд байр олдно ингээд хүмүүс чам руу бичнэ ингээд. Тэгээд би эхлээл нэг газар тэр постыг бичгээс өмнө болохоор би нэг аппликейшн олсон байхгүй юу? Май гэлүү гэд тэрэн дээрээс болохоор ингээд байрууд уг нь олсон. Тэгэнгүүтээ очиж үзээд ингээд фэйсбүүкээр бас ингээд зүгээр өөрийнхөө зургийг тахгүйгээр эхлээд ингээд зөндөө гацсан олон газрууд ингээд олсон байхгүй. Тэгээл очиж үзээл ингээд ямар байна ингээд харъя гэд. Тэгээд тэгсэн чинь нэг удаа. Би болохоор миний амьдарч байгаа газар болохоор ажлаас амар ойрхон болохоор энэ хавьд байр авъя гэж байр түрээслэе гэж утсан байхгүй юу.
Тэгэл энэ хаваараа байр хайж байгаа л нэг ингээ амар ойрхон ингээд нэг 10 инчнээс 10 минутын зайтай газар ингээд байр үүсгэр болохоо нэг өдөр ажиллаа тараад. Тэгэл манай ажлын тэр партнерш намайг замаараа болгочихгээд намайг замаараа буулгаад яг байрныхан гадаа хүрэж өгсөхгүй. Тэгэл гисэн чинь зэрэгчдэг нэг ингээд энэ хавчин жоохон эвгүй штэ ингээд зүгээр юм уу гэд нэг тийм надад имгэлцэхгүй. Тэгэл би бүр амар айгаал яана энэ чи ямар эвгүй бэ би энэ ч одоо яаж юу яах вэ гэд нэг жоох ингээд тийм айцтай болсон. Тэнгүүтэл ингээл ороод нөгөө үнтэйгээ уулзгаал ингээ байрны чин гадаа ирчлээ гэтгсэн чинь над руу шууд видео кол хийцахгүй. Би бүр амар гахаад ингээд амар паникнд ороод тийг ингээд видео колыг харсан чинь нэг ийм Пакистан юм шиг залуу ингээд царайгаа харуулсан зав. Тэнгүүт ингээд тэр гэрт нь ингээд өөр хин жахгүй ингээд амар эвгүй ингээд над руу ингээд видео кол хийгээ. Тэр бүр амар айгаад би хаалгаан голцсон чигээс ороод ирэж мөрөөч гээд тэгэл бүр амар айцсан. За ёо ямар амар хэцүү юм бэ энэ ч одоо ийм өөр нь бол дэлхийн хамгийн ийм тийм сейф орон гэж байгаа байхгүй. Тэгэнгүү тэр нэг хүнээс болоод би бүр үнэхээр ингээд байр хайх ингээд айцтай болсон. Тэнгүүдээ над руу ингээд би ингээд бицаахгүй ингээд за би ингээд танай байрыг ингээд сонирхгүй байна. Орохгүй явлаа гэ тгээ хэлсэхгүй. Тэгээ тэгсэн чинь над руу бүр ингээд 3-4 дахин ингээд бүр ингээд видео кол хийгээ. За би бүр ёо. Тэгээ ижил энэ болохоор тэр нь болохоор 10 минут л манай одоо энэ миний амьдарч байгаа газартай ойрхон болохоор тэг банк тэр хүнтэй таарч яа гэж бодоод би бүр ингээд нэг хэсэг яг тэр яг манай байр тэр хүний байр хоёрын гол нэг супермаркет идэхгүй. Тийш дахиж хизээж орохоор болсон. Үнэхээр амар айгаа. Би арай өөр газар руу явж ордог болсон байхгүй арай өөр зүгт. Тэгээ тэрнээс болоод би үнэхээр байр хайх үнэхээр миний хүсэл бүр ингээд унтарсан. Би баг ингээд би байргүй бол годомжинд амьдэр ёо гэдэг яг нэг тийм дээр ирсэн байсан байхгүй юу. Тэгээл амар нэг өдөр ингээд байр болох ямар ч хүсэл зориггүй болол ажлын ийл суужсан чи манай ажлын тэр партнер лидер гээд нэг ихч ирэнгүүтээ ингээд манай нөгөө нэг ээж биш манай ихч болохоор нэг байр түрээслүүлнэ гээд байгаа штэ. Гэтэ 5 сарын 1-ээс гэдэгс ахгүй. Чи эсвэл тэрийг очиж үзэх юм уу? Гэтэ яг миний бажет байснаас арай ч хүнтэйсэн. Гэтэ нөгөө нэг Ариан амар тийм сейф эргэн тойронд бахын ингээд элчин сайдын юмуд байдаг. Тэнгүүд болохоор миний таньдаг хүний ихчин гэхэрч амар тийм надад амар сейф мэдрэмж өгнө шүү дээ. Тэнгүүтээ би хинтээ ч өрөө ширлэхгүй би ганцаараа амьдрах байсахгүй. Тэнгүүт нь би тэр байрыг очиж үзээд тэгээд хамгийн их таалагдсан юу байсан гэж би нөгөө нэг өдний наслахтаа миний хувьд амьдралдаа нэг л зүйлийг амар авахыг амар хүссэн байхгүй юу? Тэр нь юу байсан гэсэн чинь би яг ингээд авахыг хүссэн ч гэжтэй зүгээр өөртөө байлгахыг амар хүссэн зүйл юу байсан бэ гэсэн чинь би нохот алмарсан ахгүй юу. Тэгсэн чинь миний одоо ингээд нүүж орох байгаа тэр айл манай нөгөө ажлын ихчийнх нь гэрт амар хөрхөн лаборатори байдаг. За би тэгэл ёо намайг ингээд гэрээ үзүүлэе гэд нэг өдөр дууцсахгүй юу. Тэгээ би гэрт нь ирээл тэгэл яг үүдэр нь ороод тэгэл тэгсэн чинь ингээ амар том хөрхөн лаборатори байхгүй. Тэгэл тэгсэн чинь өө чи яахгүй үстэй мэстэй гэх тэгэхээр үгүй би амар дуртай хайртай штэ л ахонд гэл тэгэл орж ирэл ингээл яг кичнийхэн ингээ санал дээр ингээ суугаал байжсэн чинь над дээр ирэнгүүтээ ингээ хөл дээр ирээд ингээ нэрлээ хөвцсөн. За тэгээ би бүр ёо миний зүрх ингээ би бүр ингээ байраа хараагүй байхгүй. Тэр нөгөө ингээ надаа үзүүлэх юу байраа харуулаагүй нөгөө өөр өмнөх хүн амьдарч исэн. Тэгэнгүүтээ болохоор намайг нөгөө би жоохон ирсэн болохоор жоохон байж хэдүүлээ кофе ууя юм уу гэдгийгсэн аахгүй. Тэгэл би кофе уугаал тэгэл ингээл жоохон ингээл юм яриа байжсэн чинь аль дээр ирэл ингээл хөвцсөн бэ. Тэгэл ёо ингээл би ингээ нохотоо болох мөрөдлөө ингээл одоо хийчих юм байна да гэж бодоод амар их баярлсан. Тэгээ тэр нь бас амар гоё байсан. Тэгээ тэр ингээд энд ингээд ажиллаа хийгээл тэгэхээр ер нь л байнга л ажиллаа л хийж байгаа л та ингээд өглөөнөөс орой болтол ер нь л ажиллаа хийж байгаа. Тэгээ ажил гайгүй үед болохоор иш тараал хоол молоо хийгээл тэгээл гадуур гарч бүгээл тэгээл ном зам уншаал нэг амар тийм healthy амьдралтай тэгэл зөвхөн ингээл биетлэг өөрийнх нь гэсэн юм хийгээцсахгүй. Тэгээ би тэгсэн чинь аим гой нохотоо олно гэсэн чинь бүр амар баярлаад тэгэл би бүр ингээ фуртгах шиг л нүгээл нөгөөний айлтай очиод нохоог ингээл аваад салхилуулаад гатуур явъя гэж яа боцох. Тэгсэн чинь тэр хоёр болохоор ингээд амар нэг тэтгэвртэй гарцсан хүмүүсүүд тэнгууд ингээд ямар том хауст энд амьдардаг тэнгууд ингээд хүмүүсүүд ингээд өрөөгөө ингээд түрээслүүлчдэг гэх юм. Тэнгууд ингээд амар тийм
тайван амар тийм хүмүүсүүд тэгэнгүүтээ нохотойгоо гуралтан амьдардаг. Уг нь хүүхдэн байдаг гэсэн хүүхдэн болохоор бас өөрөө байр түрээслээд гараад амьдарсан ингээд. Тэгэнгүүт ингээ амар тийм гоё газар амьдрах юм шиг надад санагдаад тэр газар амьдархаар болсон. Finally тэгж байр авсан. За байр болох тохиод бол тийм байсан. Бусад хотуудтай харьцуулахад ер нь бол ямар вэ гэдгийг нэр. Ер нь бол ингээд эхлээд бол ингээд эхний 7 хоног ер нь амар хэцүүсэн. Яагаад вэ гэхээр ингээд орчин жоохон солигдсон. Тэгэнгүүтээ ингээд би болохоор өмнө өөр фермд ажиллаж байгаад одоо болохоор арай өөр фермд ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд миний өмнө хийдэг байсан ажлууд арай өөр процессор явдаг. Тэг яг эцсийн мөчөд би аудит хийх нь үнэн ч гэсэн ингээд аудит хийх процесс нь амар уралцсан гэх юм уу. Тэгэнгүүт ингээд надад яриад зөндөө юм ингээд сурах хэрэгтэй болоо. Тэгээл би бүр ингээд ёо ямар их юм бэ? Би ингээд яж итэлцээ юу. Ёо ажлаас гадна. Үгүй ажил дээр ингээд аудитын ингээд аргыг ингээд методыг сурахыг бол бас нэг зовж байгаа байхгүй. Тэгээд гэсэн чинь хоёр дахь нэг зовлон заяа. Бүх аудитын файл нь Iceland хэл дээргээ боттоо. Тэгэл би бүр ёо. Тэгэл ажиллаа хийх болгондоо нөгөө нэг Iceland хэлийг орчуулна. Тэгэл ингээл тэгж л бас аудитын ажил нь Iceland хэл дээр. Тэнгүүдээ тайлан нь Iceland хэл дээр. Тэнгүүдээ клиентаас ирж байгаа мэдээлэл нь Iceland хэл дээр. Confirmation энэ бүгд Iceland. Ингээ бүхэл юм Iceland. Тэгэл би бүр ингээл амар struggle хийгээл ёо энэ нэр хэлний сурахгүй л амьдралахгүй ядчил дэлгүүр ороод хүссэн махаа авч идэхгүй байгаа байхгүй. Тэгээд амар хэцүү байсан. Тэгээд яаж энэ зүйлийн асуудлын учрыг шийдэх вэ гэдэг учраас би олсон. Тэр юу вэ гэх тэгэхээр би эх 7 хоногоос эхлээд тийм Iceland хэлний курс явах гэж байгаа. Тэрний хэлээс ахад 3 левел гэдэм юм л та. Левел 1 2 3 гэд тэгэнгүүт болохоор эхний левел дотроо ингээд онлайнаар 7 хоног үзээ сурчин. Тэгээд дараагийн 7 хоногийн нэг 3 юугийг давчвал ер нь basic ер нь хэлхийг сурчдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингүүт манай болохоор компаниас надад эхний левел 1-ийг сурахад ингээд цаанаас нь support хийгээд бид нар ингээд курс чинь ингээд бүртгүүлээд өгөө гэдэгс аахгүй. Тэгэнгүүтээ би болохоор нэг 3 курсээс харж агаад нөгөө нэг онлайнаар сурж болохоос нь тэгэнгүүтээ бас очиж үзэхээ бас аахгүй. Тэгэнгүүт нь би за угаасаа л ганцаараа хийж байгаа юм чи очиод онлайнаар үзэж ахаар очиод хүмүүстэй ярилцаад ингээд сурвал барыг хэлэн нэг сайн сурах гэж бодоод тэгээ би ингээд очиж үздэг ангид нь бүртгүүлсэн. Тэгэхээр удахгүй Iceland хэл сураад Iceland хэл дээр бас бичиж сурах нэ. Тэгээ тэр айгуу гоё юм байгаа. Тэгээд өнөөдөр бас нэг амар тийм сонирхолтой юм болсон. Нөгөө манай өнөөдөр ихний тайлан гарч байгаа байхгүй юу аудитын тайлан. Тэгээл би нөгөө нэг completion-ийнхаа юмнуудыг хийж байгаа л ягаад ч юм тайлан гарах үед нь хин гар үсэ зурд ингээл гэсэн юм манай партнер гэлт хийж байгаа байхгүй. Тэгэл партнер нөгөө нэг сайн хийхэд бол юу эрэхтэй ингээд гэсэн чи эдний certified public accountant болох хэрэгтэй ингээд л Iceland-ийн CPA-тэй болчвол ер нь бол аудитын партнер гээ гар үсэ зурд нэг. Надад гэхдээ тэр нь ч нэг амар тийм партнер болох гэж байгаа юм бол биш л дээ. Гэтэ ер нь ингээд бодсон чинь ингээд Iceland-ийн CPA болчвол бас амьдрал амар гоё болох юм. Ингээд нөгөө нэг аудит хийхэд амар болох юм гэсэн захгүй. Тэгэнгүүт би болохоо бас бодсон ингээд Iceland яг уу энэ болохоор Iceland-ийн тэр шалгалт нь болохоор 8 цагийн шалгалт 3 шалгалттай гэж байгаа байхгүй. Тэгээ гурвангийн пайслах юм ба шууд ингээд тэр CPA аав. Тэгэнгүүтээ нэг нь болохоор level 1 нь болохоор level 1 ч гэхгүй нэг 3 өөр төрөл юм шиг байна. Хоёр нь болохоор нэг тийм IFRS related. Тэгмүүдээ нэг нь болохоор яг тийм яг tax law юм байна л Iceland-ийн татварын тухай хууль. Тэгсэн чинь Iceland-ийн татварын тухай хууль нь болохоор бүр яг Iceland хэл дээр зэв. Тэгмүүдээ нөгөө хоёр нь болохоор IFRS энтергээ зөвхөн аудиттай холбоотой болохоор тэр нь л англи дээр ихээр юу нөхчих боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр би яагаад чинь за энэ хоёрыг ядаж бэлдээд өгч болох юм байна гэх манай ажлын нэг залуу надад ингээд туслуулахаар өгсөн нэг залуу байхгүй. Би тэрнээс ингээд ямар хуу ингээд гэсэн чи тэр болохоор эхний тэр татварынхаа хуулийг бол тэнцсэн. Тэнгүүд одоо болохоор энэ сүүлийн 2 мөлцсөн байгаа юм л да. Тэнгүүд тэр нь болохоор шалгалт нь жилдээ нэг л удаа авдаг. Тэгээ 8 цагийн шалгалцсан юм. 8 гэж чод яг юу гэсэн бэ? Би
ACC-гийн шалгалт хамгийн уртдаа 3 цаг 10 минут л өвчсөн ах 3 цаг 15 минут ч лөө. Тэгэл гэсэн чи одоо 8 цагийн шалгалт гэсэн чи бас амар тийм чаленжсэн гэж байгаа байхгүй. Тэг ингээ эхний ингээд ACC интервью авсан болохоор ягаад ч юм бас дахиад нэг юм сурах хэрэгтэй юм шиг санагдаад тэгээ өнөөдөр асуусан чинь бас тэр амар тийм сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд хажуугаар нас CP Iceland хэл дээр аудит хийхээс сурчвал бас гоё санагдсан. Тэр гэхдээ яг 10 сарын үед авдаг гэсэн тэгэхээр 8-9 сард ер нь бол ажил хэр байхаас хамаараад ер нь бол авъя гэж бодож байгаа. Амлалт лив авч агаад тэгээ нэг сайн бэлдээд ер нь бол өгвөл болох юм ээ гэж бодсон. Гэхдээ ер нь бол амар үнэтэй шалгалт гэсэн. Тэгээ яг компаниас болохоор ер нь бол саппорт хийн. Гэхдээ эхний 2 удаа л фейлт эрэхтэй гэсэн. Тэгээ 3 дахь дээрээ фейлжүүл өөрөө түлхээ өөрөө зовх юм шүү гэлээ. Нэг тийм сонссон. Тэгэхээр бас тийм сурвал надад төстэй ч үсэгцэн. Тэгэхээр нөгөө нэг энд ахта ажлаа хийж явах хугацаанд бас юм сурчвал бас сонирхолтой байгаа. За ажлын хувьд бол тийм байна. Ер нь бол Iceland хийл сурахгүй л энэ амьдрал ажил дээр явахгүй. Тэгэл ажил өглөө ингээ ажилдаа ирэл хүмүүстэй ингээ өглөөний мэд гэл ингээ англиар хэлэнгүүт өөдөөс нанд руу Iceland-аар хэлээд байдаг хгүй. Тэгээ би ингээ яг тэрийг ингээ сурах гэхээр амар ингээ би буруу хэлээд байгаа юм санагдаад байг хэлж чаддгүй. Тэгэлсэн чи өнөөдөр манай партнер тэгний чи ингээ хэлчихэж дээ. Тэгээ би эртлээ хоногийн нэгтгээс би нөгөө нэг Iceland хэлхийнхаа курст явах гэж байгаа. Тэгэхээр би гайгүй сураад ярина гэл тэгэл хэлсэн. Тэгээ тэгэхгүй ингээ амар тийм ганцаараа амар тийм бас чигдмэл мэдрэмж бас хаяас ингээд мэдрэгддэг. Гэтэ надад амар гоё юм нэг тийм нэг амар хөөрхөн манай ажлын охин байдаг. За ингээд амар хөөрхөн ингээд намайг тэр ингээд сакс тоглодог зөв энэ тийм бараг дээдлийг тамирчин байхгүй юу? Тэнгүүтээ ингээд хоёлаа ланча идэх үү? Чи хаана идэн бэрээ? Хоёлаа гадуур гарч тэр нөгөө нэг гоё смути боол идвүү гээл амар хөөрхөн. Ингээд хамт кофе уух уу гэдэг тийм амар хөөрхөн охинтой. Тэгээ тэрний ачаа бас нэг амар гоё ганцаардах байгаа. Эхэндээ гэхдээ ер нь л жоох хэцээсэн хүмүүсээ ингээд яг намайг байхад хажууд ингээд өөр хэлээр яриад байхаар би ингээд жоох ингээд нэг тийм жоох мэдрэмж байсан. Тэгээл тэр үед ингээд за би энэ чи ямар хүмүүстэй найзлах гэж ирсэн биш. Гэхдээ л бас хүнд найз хэрэгтэй. Энэ ер нь бол өглөө ажилдаа яваал тэгээл ажлынхантайгаа ажиллаа хийж байгаа л тэгэл гэртээ орж ирэл ганцаараа унтаал тэгээл ингээд ажилдаа яваад байгаа ч бас амар онцгой байхгүй юу. Тэгээд ямар ч гэсэн нэг тийм дэжгүй хөөрхөн найзтай болсон да байж таа. Тий уг нь бол манай ажилд байгаа нь надаас өмнө орсон нэг 4 байгаа байхгүй. Нэг нь болохоор Helena гээ тэр нь болохоор нөгөө нэг North Iceland талдаа ер нь бол ажилтдаг. Тэгэхээр ер нь бол дандаа remotely ажиллаад байдаг. Нөгөө хоёр нь болохоор хоёр Африк хүн байхгүй юу. Тэгэнгүүт тэр хоёр ингээ хоёулаа ингээ нэг нь Африкийн KPM-ээс ирсэн, нэг нь болохоор бараг яг шив шинжилүү. Тэнгүү тэр хоёр ингээ хоорондоо нийлцдэг. Тэр хоёрт нийлэхээр би бас ингээ амар жоохон байгаа хгүй юу. Тэгэл би ингээд энд дэдэг Iceland хүмүүстэй нийлэхээр эдгээр чинь гэрээвтэй болохоор гэрлүүгээ хараавч. Тэгээ нэг хамгийн их боломжит цагаа өөрөө ашиглах үе болохоор би яг энийг бас юм сураад бас тий ганцаараа байж сураад хажуугаар нь CPA-тэй болоод Iceland хэл сураад эцээ зөндөө юм сурчвал бас зүгээр юм болоо гэж бас бодож байгаа. Тэгээ бас нохотой. Тэгээд тэгсэн чинь тэр манай ингээд байрны амар хөөрхөн заа би ингээд танаа нохог чинь би хаяа ингээд гараа салхилуулж болох уу викендээр гэсэн чи тгийч чи нэрээ нохоо авч болно шүү нохоо муур юу ч гэсэн болно бид нар ер нь ямар ч юм тэгж хоригохгүй гэж авсан бэ тэгэл яа тэр их ч амар хайртай тэг үнэхээр гоё хийсэн тэгэл ямар ч гэсэн тийм амар тийм өөрийнхөө бодож ирснээс Монголд өмнө 20 хэдэн жил амьдарч байгаагүй амьдралаар яг одоо амьдарч байгаа учраас бас амар тийм сонирхолтой яг хэцүү юм зөндөөл байгаа ингээл наад захын хэлхийг мэдгүй соёлыг бас мэдгүй ямар бах бас хэрэглэхийг бас ингээд харлаа. Тэгээд тэр нь жоохон амар өөр байгаа ч гэсэн ер нь бол одоо энэ бол маш их таалагдчих байгаа. Хүмүүсүүд нь ер нь бол nice. Гэхдээ нэг амар хүнтэй ярих бол дуртай хол хүмүүсүүд биш. Англи хүмүүс бол нэг тийм өдөр чиний өдөр яаж өнгөрч ийн өглөөний минь амралтын өдрөө яаж өнгөрүүлсэн гэх нэг ингэдэгтэй. Тэгээд тэгсэн чи энд дэдэг хүмүүс тийм байхгүй би тэгэл өглөөний минь ястер чи ямар байв гэх тийм ерөнхийн ингээл шорт хариулт өгөөл тэгэл ингээ ер нь бол гэж хаачин. Тэгэхээр ер нь бол тийм амар тийм
нээлттэй болох хүмүүс биш. Гэхдээ ер нь л амар тийм ийдэг. Гэхдээ ер нь л гэр бүлтэй маш их цагийг гаргадаг. Тэгэнгүүт тийм болооч тэр рүү ингээд 30 эдтэй хүн чинь 3 4 хүүхэдтэй ингээд чи одоо Монголд бас айгүй ховор зүйл шүү дээ. Тэгэнгүүт 30 эдтэй юм. Ер нь л 4 хүүхэдтэй 3 4 хүүхэдтэй. Гэхдээ бас ер нь л амар ховор болохоор ер нь л бас амьдралаа амар тэгж боддог хүмүүс шиг санагдсан. За тэр болохоор тийм байсан. За ер нь бол амар одоо бол бодож исэн юм удаа ярьчлаа. Гэхдээ нэмээд Айсландын талаар ярмаар зүйл байвал ярина. Та нарт бас асуух зүйл байвал хэлээрэй. Би тэгээд анх удаага YouTube хийж байгаа болохоор бас жоохон туршлахгүй л байд. Би яваад эхний бичлэгээ хийжээд дүүгээсээ чи надад юу хэрэгтэй хэлээд өгөөрэй гэдгсэн чи нэг юм хэлээгүй та. Эхлээд дараагийн бичлэгээ хийчих тэр үед чинь шүүмжлэе гэдгсэн. Тэгэхээр ямар ч байсан дараагийн бичлэгээ хийжлээ. Тэгээ энд бас амар гоё намайг гэртээс хойш амар олон гоё баяр болж байгаа. Ингээ амар их овертайм суусан ч гэсэн өмнө л нэг Easter-гээ 4 хоног амарсан чинь амар гоё амарсан. Тэгсэн чинь энэ 7 хоногт бас first day of summer гэдэг 4 өдөр амар гэж байгаа. Тэгээ дараа 7 хоногийн 4 өдөр бас 5 сарын 1-ний Labor Day-г амар гэсэн. Тэгэхээр би бас гоё байна. Bank holiday амар ихтэй, public holiday амар ихтэй. Тэгээ тэрийг хүмүүсийг яг өөртөө л цаг гаргадаг нь бас үнэхээр гоё санагцсан. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд асуух зүйл байвал комментээр бичээд миний суугийг дэмжээрэй.